Анх 2003 онд Хямрт гэсэн Улаанбаатар нэртэйгээр эхэлж 2007 онд New Star нэртэйгээр үргэлжлэн үзэгч та бүхэн төрж байсан. Эстрадууд улаачдын наадам энэ удаад өнгө нэмж хөг нэмж үзэгч олныг хүртэл болоход бэлэн болжээ. Их хэлээрээ дуулж авиас үлгээс орохоор Монгол улсын үнцэг булан бүрээс 303 авиастан My Voice наадамд оролцох хэрэг аваад байна. Урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Балхачавын урын санд байх 1000 гаруй дуунаас сонголтоо хийж тэмцээнд оролцох боломжтой юм. Монгол дугаар өрсөлдөж байгаа их баяртай байгаа. Тэгээд өмнө Universe Best Songs гэх тэмцээнд гадны уран бүтээлүүдээр бид өрсөлдөж ирсэн бол одоо яг Монгол уран бүтээлээр хооронд өрсөлдөнө гэдэг нь надад маш сайн санагдаж байгаа. Манай миний оролцож ирсэн Universe Best Songs наадмын боломж өргөж бидний гардаг бид нэртэйсэн. Тэгээд одоо ч гэсэн энэ тэмцээнд та бүхэн бүгдэнд чинь боломж байгаа шүү гэдэг энэ тэмцээнийг зориорой гэж хэлмээр байна. За сайн байцгаана ингээд лог самтлагийнхан байна. Бид нар энэ тэмцээнд хааны хуудлын хөгжмийн тоглож байгаад маш их баяртай байна. Яг л бидэрт айгүй том боломж ирж байгаа. Нэг бодлоо айгүй том хариуцлага ирж байгаа. Тэгэхээр бид нар бас энэ том хөгжмийн зохиолчдын том хүмүүсийн хийсэн хөгжмийг бас дагаж маш сайн тоглох хэрэгтэй бас тийм учраас манай хамтлаг бас сайн хичээж ажиллана гэж бодож байгаа. Тэгээд мөн дуучтай бас оролцож байгаа тэмцээнд оролцож байгаа оролцогч нарыг бас дэмжиж хавталт нь бас хөгжмийн олох эвтэйхэн тоглож хийх бодож байна да. Universe Best Songs тэмцээн 2014 онд оролцож ирсэн. Одоос энэ удаад 2015 онд My Voice тэмцээнд оролцож байгаа. Өөрийгөө бас сойж байгаа. Тэгээд энэ тэмцээн одоо 3 дахь удаага болгож байгаа юм байна. Энэ жил тэгээд яг 3-ын тоо гэдэг чинь бас бэлэгдэлтэй шүү дээ. Энэ одоо 3 дахь тэмцээнд нь оролцож байгаа маш баяртай байгаа. Universe Best Song бол гадаад дууны тэмцээн. Харин энэ удаа бол Монгол дугаар их хэлээрээ дуулах чинь тэгээд маш их хариуцлага маш их бас чармаалт шаардах байх гэж бодож байна. Тэгээд одоо бэлтгэлдээ орцсон байна. Тэгээд маш их тогтолж байна. My Voice гэх тэмцээнд орох жоод бол маш их баяртай байна. За тэгээд энэ тэмцээнд одоо гол онцлог зүйл ихэд одоо Монгол дуугаа тий Монгол залуучууд хичнээн сайн дуулж чадах уу, Монгол дуу дуулахад ямар их мэдрэмж, ямар их хэл зүйн тэр чадварууд хэрэгтэй байдаг. Тэр бүх зүйлийг одоо Монгол залуучууд мэдэрнэ тий. Тэгээд бас Монгол балхаахан манд дуунууд ямар гайхалтайг бас та бүхэн мэдрэх байхаа. Тэмцээнийг ер нь бол их удаа үлээсэн гэж хэлж болно. Намайг бүр бага хахад л болдог байсан. Тэгээ би нас маань арай хүрээг байсан болохоор орч чадаагүй. Тэгээд одоо энэ удаад тэмцээн болох сургийн сонсоод маш их баярлсан. Тэгээд ер нь болох жохийнхаа дуунуудыг сонсох маш их дуртай. Ер нь бол pop дууг ер нь багасаа их сонсч ирсэн. Тэгээд эхний шатнд бол би дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Ариуна гихчийнхаа нэгэн сайхан арт өмнөний хүртэл болсон сайхан дог өөрийнхөө хэмжээндээ чадлаараа сайхан дуулж хүрхийг хүсэж байна. Өмнөх тэмцээнүүдээр бид нэр амьд хөгжмгөө зүгээр өөрсдөө дуулаад акапеллагаар ордог байсан. Харин энэ удаагийн тэмцээнд бид нэр амьд хөгжмөөрөө оролцох байгаа. Баггүй хугацаанд завсарлаад иргэн ирэх уралдаан Монголын дуулах зуртай олон мянган залуусыг дахин нэгтгэж үзэгч таних хүлээх гэж байна. Уралдааны цар үрэг улам өргөн болохоор олон улсын их тодтолтой болгосон нь гадаад дотоодын хүнд ч авьяасаа нээж ур чадвараа сорих боломжийг олгож байгаа юм. Мөн уралдаан нь цаашдаа уламжлал хэв шинжээ хадгалж дууны наадам хэлбэрээр жил бүр мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдана гэдгийг хэлж байна. Хэдий дууны наадам ч гэсэн дэлгэцийн бүтээл учраас тайз болон өвөрмөц олон шийдлийг үзэгчдэд хүргэхээр төслийн багийн 5 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Эхний эфир эх сарын эхэнд гарна гэж төслийн найруулагчид хэлж байна. За My Voice уралдаа маань бүртгэлийн амжилттай үргэлжлүүлсээр байгаа. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний тодтолтой мэдээж зохион байгуулагдаж байгаа. Монголоос бол Монгол авиаснуудаас маань одоогоор 350 гаруй оролцогчид бүртгүүлсэн байна. Тэгээд мэдээж Бурайд улсаас, Оросын улбаны улсаас, өвөр Монголоос оролцогчид маань бичлэгээр одоо дуу уран бүтээлээ үзүүлэх бүрэн боломжтойгоос бичлэгүүд ирж байгаа. Хөдөө орон нутагт байгаа авиаслаг оролцогчид маань ч гэсэн нэгдүгээр шатндаас бичлэгээр оролцох бүрэн боломжтой байгаа. My Voice 2015 олон улсын уралдааны маань тайз өнгө төрөх хийц энэ жил бол маш өрөмцөөр хийхээр төлөвлөд байна. Одоо бид тайзны ажилд орцсон. Тайзны бас нэг сонин шийдлийг үзэгчд, сонсогчд одоо манай нэвтрүүлгийг байнга хүлээн үздэг үзэгчдтэй хүргэж байгаа. Нэвтрүүлгийн хийцээр бол шинэ өнгө төрхийг харуулахаар зорж байгаа. Формат энтрийг бүх зүйлүүдийг бид нэр өөр шинэлгээр хийхийг нэгсэндээ олон улсын шин чанартай учраас түндэд хүрх хэмжээний шоуг үзэгч олондоо хүрхэхээр бэлдээд байгаа.
Наадмын үр дүнд Монголын хөгжмийн урлагчийнх нь уран бүтээлжүүлж чадах тэрл авиаснуудыг үзэгчтэй бүхэнтэй хамт тодруулах бол Монголын шин дуу хоолой болох авиаснуудыг мөнгөн шагнал, уран бүтээлийн продюсингийн гэрээ, гадаад улс орон суралцах эрх гээд ховорхон боломжууд хүлээж байна. Мөн энэ удаагийн шоу нэвтрүүлэг зөвхөн дуучдаас гадна амьд хөгжмийн шилдэг хамтлагт онцгой боломжийг олгож, олон улсад нэр хүндтэй Японы Asian Beat амьд хөгжмийн наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхийг олгож байгаагаараа онцлогтой юм. Уран төгс амьд далаа сурвалжлаа. Таныг дуу хөгжмөөр зэрэглэн Улагдж байгаа. Монголоос бол Монгол авиаснуудаас маань одоогоор 350 гаруй оролцогчид бүртгүүлсэн байна. Тэгээд мэдээж Бурайд улсаас, Оросын албаны улсаас, өвөр Монголоосоос оролцогчид маань бичлэгээр одоо дуу уран бүтээлээ үзүүлэх бүрэн боломжтойгоос бичлэгүүд ирж байгаа. Хөдөө орон нутагт байгаа авиаслаг оролцогчид маань ч гэсэн нэгдүгээр шатндаас бичлэгээр оролцох бүрэн боломжтой байгаа. My Voice 2015 олон улсын уралдааны маань тайз өнгө төрөх хийц энэ жил бол маш өрөмцөөр хийхээр төлөвлөд байна. Одоо бид тайзны ажилд орцсон тайзны бас нэг сонин шийдлийг үзэгчид сонсогчд одоо манай нэвтрүүлгийг байнга хүлээн үздэг үзэгчдтэй хүргэж байгаа. Нэвтрүүлгийн хийцээр бол шинэ өнгө төрхийг харуулахаар зорж байгаа. Формат энтрийг бүх зүйлүүдийг бид нэр өөр шинэлгээр хийхийг нэгсэндээ олон улсын шин чанартай учраас түндэд бэлэгдэлтэй шүү дээ. Энэ одоо 3 дахь тэмцээнд нь оролцож байгаа маш их баяртай байгаа. Universe Best Song бол гадаад дууны тэмцээн. Харин энэ удаа бол Монгол дугаар их хэлээрээ дуулах чинь тэгээд маш их хариуцлага, маш их бас чармаалт шаардах байх гэж бодож байна. Тэгээд одоо бэлтгэлтэй орцсон байна. Тэгээд маш их тогтолж байна. My Voice гэх тэмцээнд орох жоод бол маш их баяртай байна. За тэгээд энэ тэмцээнд одоо гол онцлог зүйл гэхэд одоо Монгол дуугаа тий Монгол залуучууд хичнээн сайн дуулж чадах уу, Монгол дуу дуулахад ямар их мэдрэмж, ямар их хэл зүйн тэр чадварууд хэрэгтэй байдаг. Тэр бүх зүйлийг одоо Монгол залуучууд мэдэрнэ тий. Тэгээд бас Монгол балхайхан манд дуунууд ямар гайхалтайг бас та бүхэн мэдрэх байхаа. Тэмцээнийг ер нь бол их удаа үлээсэн гэж хэлж болно. Намайг бүр бага байхад л болдог байсан. Тэгээ би нас маань арай хүрээг байсан болохоор орч чадаагүй. Тэгээд одоо энэ удаад тэмцээн болох сургийн сонсоод маш их баярсан. Тэгээд ер нь болох байхаа дуунуудыг сонсох маш их дуртай. Ер нь бол pop дууг ер нь багасаа их сонсч ирсэн. Тэгээд эхний шатндаа бол би дуучин Монгол Улсын гавьяач жижигчин Ариуна гिचийнхаа нэгэн сайхан арт өмнөний хүртэл болсон сайхан даг өөрийнхөө өөрийнхөө хэмжээндээ чадлаараа сайхан дуулж хүрэхийг хүсэж байна тий. Өмнөх тэмцээнүүдээр бид нэр амьд хөгжмгөө зүгээр өөрсдөө зүгээр дуулаад акапеллагаар ордог байсан. Харин энэ удаагийн тэмцээнд бид нэр амьд хөгжмөөрөө оролцох байгаа. Баггүй хугацаанд завсарлаад иргэн ирэх уралдаан Монголын дуулах зуртай олон мянган залуусыг дахин нэгтгэж үзэгч таныг хүлээх гэж байна. Уралдааны цар үрэг улам өргөн болохоор олон улсын их тодтолтой болгосон нь гадаад дотоодын хүнд ч авьяасаа нээж ур чадвараа сорих боломжийг олгож байгаа юм. Мөн уралдаан нь цаашдаа уламжлал хэв шинжээ хадгалж дууны наадам хэлбэрээр жил бүр мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдана гэдгийг хэлж байна. Хэдий дууны наадам ч гэсэн дэлгэцийн бүтээл учраас тайз болон өвөрмөц олон шийдлийг үзэгчдэд хүрэхээр төслийн багийн 5 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Эхний эфир эх сарын эхэнд гарна гэж төслийн найруулагчид хэлж байна. За My Voice уралдаан маань бүртгэлийн амжилттай үргэлжлүүлсээр байгаа. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний тодтолтой мэдээж зохион байгуулалт гэж хэлмээр байна. За сайн байцгаана ингээд лог самтлагийнхан байна. Бид нар энэ тэмцээнд харин хуудлын хөгжмийн тоглож байгаад маш их баяртай байна. Яг бид нарт айгүй том боломж ирж байгаа. Нэг бодлоо айгүй том хариуцлага ирж байгаа. Тэгэхээр бид нар бас энэ том хөгжмийн зохиолчдын том хүмүүсийн хийсэн хөгжмийг бас дагаж маш сайн тоглох хэрэгтэй бас тийм учраас манай хамтлаг бас сайн хичээж ажиллана гэж бодож байгаа. Тэгээд мөн дуучтай бас оролцож байгаа тэмцээнд оролцож байгаа оролцогчдыг бас дэмжиж хойдолд нь бас хөгжмийг олох эвтэйхэн тоглож хийх бодож байна да. Universe Best Songs тэмцээн 2014 онд оролцож исэн. Одоо энэ удаад одоо 2015 онд My Voice тэмцээнд оролцож байгаа. Өөрийгөө бас сойж байгаа. Тэгээд энэ тэмцээн одоо 3 дахь удаага болгож байгаа юм байна. Энэ жил тэгээд яг 3-ын тоо гэдэг чинь би Анх 2003 онд Хямрт гэсэн Улаанбаатар нэртэйгээр эхэлж 2007 онд New Star нэртэйгээр үргэлжлэн үзэгч та бүхэн төрж ирсэн эстрадууд дулаачдын наадам энэ удаад өнгө нэмж хөг нэмж үзэгч шалны хүртэл болоход бэлэн болжээ. Их хэлээрээ дуулж авиас үлгээс орохоор Монгол улсын өнцөг булан бүрээс 303 авиастан My Voice наадамд оролцох хэрэг аваад байна.
Урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Балах Чавын урын санд байх 1000 гаруй дуунаас сонголтоо хийж тэмцээнд оролцох боломжтой юм. Монгол дугаар өрсөлдөж байгаа одоо их баяртай байгаа. Тэгээд өмнө Universe Best Songs гэх тэмцээнд гадны одоо уран бүтээлүүдээр бид өрсөлдөж ирсэн бол одоо яг монгол уран бүтээлээр хооронд өрсөлдөнө гэдэг нь надад маш сайн санагдаж байгаа. Манай одоо миний оролцож ирсэн Universe Best Songs над нэгээрээ боломж өргөж бидний гардаг бид нэртэй байсан. Тэгээд одоо ч гэсэн энэ тэмцээнд та бүхэнд бүгдэнд чинь боломж байгаа шүү. Тэгээд энэ тэмцээнийг